should take it slow. Юу хайцсан залуучуудаа тэгээд Рио байна. Энэ удаа та бүхэнд reaction биш vlog-оор та бүхэндээ энэ өдрийг хүргэх гэж байна. Тэгээд энэ хүү vlog маань юу гэхээр өнгөрсөн жилийн яг 100 надад маш сонирхолтой үйл явдал амар олон болсон. Тэгээд тэр үйл явдлуудынхаа хэсгүүдийг ингээд гоё партлаад vlog болгож хүргэе гэж бодсон юм аа. За тэгээд дээрээс нь юу вэ гэхээр би нэг амар гоё аянд нэгдсэн. Тэгээд тэр маань юу гэхээр цэлмүүндээ ямар ч лээс хамгийн ихэнд маш их баярлалаа. Цэлмүү маань надад ийм санал тавиад Beambox гэдэг тэр чаленжид нэгдээч гэсэн хүсэлтээр би өөрөө ингээд нэгдээд 6 сарын 1-нд гэр бүлийн хүчирхийлэлд өртөж байсан хүүхдүүд, за мөн хагас болон бүтэнчүү хүүхдүүд, за тэгээд хогин зэг дээр байдаг хүүхдүүдэд хүүхдийн баяраар гоё баярлуулах тийм том аян зохиож байгаа юм байлаа. Тэгээд цэлмүү маань энэ аян бас зохиоход бас оролцож байгаад маш их баярлж байгаа ийм гоё сонирхолтой аян хийж байгаад нь тэгээд би ч гэсэн бас энд нэг ч гэсэн хүүхдийг гоё баярлуулъя гэж бодоод тэгээд хийсэн юм аа. Би эндээс ингээд бэлгээ бэлдээд Монгол руу явуулах гэсэн чинь хугацаа 6 сарын 1-ээс хойш байж таараад тэгээд яахаараа болохгүй байж байгаад яг яах вэ гэсэн чинь Монголд зүгээр шууд Монголд байгаа хүнээр бэлгээ бэлдүүлээд тэгээд хүргэж өгье гэж бодол орсон. Тэгээд яг өөрөө ингээд бэлдэхийг маш их хүсэжсэн. Тэгээд даанч эндээс явах гэхлээр амжаагүй. Тэгтээ зүгээр Монголд байгаа найз маань надад өнөөдөр амар их тус өргөсөн. Тэгээд маш их баярлалаа. Бас од илэг байсан. Од илэгтээ бас маш их баярлалаа. Бас манай найз маань байгаа Анка гэдэг одоо энд Instagram-аар чинь та нар дагаарай. Тэгээд бэлэг бэлдсэн байгаа. Тэгээд бэлэг бэлдсэн бяцхан влогийн бичлэг байна. Тэгээд бүгдээрээ үзцгээе. Тэгээд анх удаага влог хийж байгаа болохоор амар сандарсан байгаа бах. Тэгээд манайхан зөөр ойлгоорой. Тэгээд бүгдээрээ бичлэгээ үзцгээе. Ягаад гэхээр манай Тэмүканаас энэ баг чаленжийг минимумс хийдэг үгүй гэж гуйсан. Тэгээд тэр гуйсан дагуу ингээд үзээд явж байна. Ороод ирсэн байна. Majestic гүрэн. Тэгээд багой хүүхдийн ном харъя. 0-оос 2 гэж байна. 3-оос 5, 6-аас 8, 9-аас 12, 9-аас үлгэрийн ном гэж байна. За зөв тийш насгүй. Энэ номтой харагдаж байна гэж байна. Я хоёр дахь нь энэ ном. 3-аас 6-аас нэ. Про ингээд хараад. Ингээд юу авсан. Тоглоомороо тоглож дуусчихад байх юмтэй. Ийм байна. За тэгээ миний 3 дахь бэлэг нь энэ болгоомжлох зүйлс. Тэгээ энэ одоо яг адилхан. Тэгээ ийм асан хөр хийлээ. Тэгээд тэр бичигээрээ тууд байдаг юм байна. Гоё тууд ч юм тууд байдаг юм байна. Тэр одоо би доорны авах ийм хийсэн байна. Гоё тууд авах. Тэн хараа. Тэр тууцнуудаас тууц авсан. Тэгээд бас хамгийн чухал юм авсан байна. Тэр нь юу вэ гэвэл хайцгаа марцсан байна. Яа одоо ямар ч юм згийн худалдаанд ороод ирсэн. Хилээс хайрцаг байна уу гүй асуугаад үзье. Зүү юм байна. Энийг ямар ч хийх гээд үзье. Тэгээд тэндээсээ нэг хайрцаг олж авах гэдэг даа. Тэгээд тэндээс нэг юм олно да. Хүүхдийн баяр гэл. Ямар ч хайрцаг болсон. Энэ нөгөө юуны хайрцаг? Синсний хайрцаг. Тэгээд би ингээд нөгөө уужгаад битүүн. Тэгээд яг хэмжээнүүд яг болохоор гэхдээ энэ маань багтахгүй юм байлээ. Тэгэхээр би нэг одоо ингээд затлаад Яахан болсон. Тууц маань. Скотч байна. Хаач байна. Жохоо зохицтой ч гэдэг зүгээр олж байгаа нь. За, одоо ямар ч зүйлээ.
sweetheart. Hello, hello again. Shaboom, and hopefully we can all ride to the dream. If I could take you up in paradise like yours, if you will tell me I'm the only. За тэгээд гитх явцдаг араарай. Одоо тэгвэл За манай бослыг одоогоо орчихсон. Тэгээд би босчихлээ. Би босчихлоо. Starry Night гэдэг зураг байдаг даа. Яа Бим гой сонгоцсон. Энэ нөгөө бим бокс чаддаг. хаана өгөхлээ? Урт цагааны юутай байдлаа. Тийм би хаяг нь одоо хараг байгаа. Одоо энийгээ дуусчихад тэгээд би дараа хаягаа араад авчиж өгье гэж бодож байна. Тэгээд Ямар гоё бэ? дараа жил хэрвээ дахиад ийм шалж болох юм бол би Тимука гэрээр гоё Монголд авах юм бол ингээд гоё те. Өөнөрөө сужгаад бэлгээ боогоод гоё бичлэг хийнэ гэж бодож байгаа. Одоогоор би яа те. Гэтэ энийг их гэж өнөд өчгөө амар хэцүү байсан. Яа гоё. Хайхгүй болохгүй би бүр багс. Тэг хүмүүс амар хөөрхөн нэг Энэ барайны юу гэж тийм хэцүү байгаа. Юу аа гэж. Тоглоом ихтэй хөвт. Гэхдээ эрэгтэй эмэгтэй хоёр бүгд хэлж болохоор юм гэж байна. Тийм. Ямар ч хэлэхгүй шүү дээ. Тэгэхээр Чисэн чихэн байгаа. чи байна. За байгаа. Сүүл би нэмчихсэн. Өндөрш клаа. Өөр чи байна. Цаг. Э? Даблоч бож. Хоёр үлгэр дуурайтай ном байгаа. Ном. Тийм. 3-6 настай. Ер нь хөвчлэн тийм газар нөгөө нэг тийм насны хүмүүс нэх байдаг юм байлээ. Тэгээд гоё юм биштэй мастер. Тэгээд дотроо юм өнгийн бүтлэн номтой. Тэгээд тийм хоёр юм өгсөн. Дээрээ хэлж байна. Тэгээ өөр юм гү дээ. Өөр тайван дөө. Өөр тань дөө. Тэгээд хоёр нэг байж байгаа. Чамаа үлээгээд байж байгаа. Тэмхэ хавлээгээд тий. Метро доо. Өөр газар авахгүй шүү дээ. Өөр очих газар авахгүй шүү. Багшин дээр Гол нотлоо юм бол тийм. тарж байгаа ажлаа. Харин за юм дуусгая. Өнөөдөр хамт ирсэн хүмүүстээ баярлалаа. Дараа дахин уулзах. Баярлалаа. A few moments later. Маш их баярлалаа. Үнэхээр хөөрхөн бэлэг бэлдсэн байна. Тэгээд тэр хүүхдэд очивол тэр хүүхд маш их баярлах байхаа. Тэгээд одоо л агооштой маш их баярлалаа. Тэгээд за дараагийн бичлэг маань юу вэ гэхээр өнгөрсөн жил оюухан академиас Солонгос улсад тэмцээн болсон. Тэгээд тэр тэмцээнд маш их амжилттай оролцсон байгаа. Тэрнээс 50 хүн ингээд блогийн бичлэгийг та бүхэндээ өргөе. Дээрээс манай дүү гарсан байгаа. Тэгээд Мишка гэдэг. Тэгээд дүүтэйгээ уулзсан. Уулзаг амар удацсан. Тэр чинь бараг хэдэн жил юм бэ? 2011 оноос хойш уулзалтаагүй. За үгүй тэр чинь бараг 2009 оноос хойш уулзалтаагүй байсан. Тэгээд амар том болцсон. Тэгээд маш чадварлаг оюун ухааны спортод өөрийгөө сориод маш том амжилт гаргаж илаа. Тэнд ч гэсэн маш олон хүүхдүүд байлаа чадварлаг. Тэгээд дэлхийн дээд амжилтыг эвдсэн. Юу лээ? 54 үзрийг 12 секундын дотор цээжлээд яг дараалалаар нь тавьж чадсан. Бүр амар том үлэг жилийн өмнө яг тэнд өөрөө очиж үзчихсэн болохоор бүр өөрөө зүгээр хараад дээд юм уу гэж бодтол авсан. Тэгээд энэ бичлэгийг та бүхэнтэйгээ хамт үзцгээе. Тэгээд маш сонирхолтой санагдах хаа. Tell you it is, dark is it? Tell you it
Энэ ингээд миш гэ. Нэрээ сандлаг уу? Завлаа суу. Тэнд сандлаа шүү дээ. За амжилттай яа. Хит дарлаа. Ямар ч юм бодчихсан Гэтэ надад л бол сайн л санагд. Надад Монгол залуу рекорд тогтоолоо. За тэрний талаар дэлгэр. Мэдгүй. So, how's the day? Yeah, it was great competition. I've been 2 days of competing numbers, speed cars. So many the memorable competitions. Yeah, this will be. This is how. There's a lot of world record has been broken today. Yeah. The Mongolian guy. This Yeah, is Mongolian crazy. best team in the world. Yeah, thank you. Yep. Have a great day. Битвэний ясаа. Манайхаа энд бол битмийн нийлүүлэгч юм байдаг шүү. За. Юу? Яг шилжлийн насаас өмнө хитгэе битмийн уулзаа. Өсөлтийн чинь нөгөө нэг юм өсөх явцдад шууд дараад ячдаг. Тэгээ яс мас шүү дараа ячдаг. Тэгээд тийм болохоор Хэтрүүлж ууж болохгүй. хэдрүүлж болохгүй яг нормоор. За сайн сонсож байгаад дараа хэтрүүлж ууж болохгүй гэж шүү. Тэгээд Багаж ячваа. Тэгээд өсөлтийн битмийн яасан гинэ. бас өсөлтийн битмийн хойл зууж болохгүй. За. Тэр бол янз янзын үүстэй байгаа. За. Тэгээ бүх үүстэй яг шууд ингээд юу дардаг. Тийм байдаг. Тэгээд зогсож байгаа юм Тэгээ дээ. шууд тэгээд дуусаа. Нөгөө наад чи ийм дарах биш ээ. Наад чиг хомж байгаа тэгээд нэг тэсэлдэг юм шүү. За тийм яваана. Тэгээд ингээд дацдаг байхгүй. Тэгээд сүүлдээ одоо тохируулаад сонголтын дээрс нь муу адил хэрэг өсгөх гэж юм. За сая ямар чиглэлээр ямар медаль авчваа? За яасан. За ямар чиглэлээр ямар медаль авсан? Цаашаа бичсэн. Тэр хас алтаа. Миш гэж гисэн орноо. За яасан. Ямар чиглэлээр медаль авсан? За одоо түшүүд ярьж. За бид нар бол одоо сүүлийн сургууль. За. Сүүлийн сургууль. Университет дээр ирсэн байна. За. За манайха тэгээд Korea MC 2018-д интернэшнл чемпионд ороод тэгээд байж жоо бэлдээд байгаа. Нэг өрөөний 3 Доноод гал үдээ яваад тэгээд балаа бүрээр амар кино яачлаа юм. За таны хоёрын гурав. Бичлэг гэж. За ингээд дүүдтэйгээ уулзлаа амар гоё. Тэгээд амар том болцсон. Жохон байгаад мэддэг байсан. Чи одоо бүр амар том анаа болцсон. Тэгээд бүр тэмцээн ёо Азийн мастер болцсон. Ёо бүр одоо өндөр намаараа ийм өндөр намаараа ийм болцсон байгаа байхгүй яг ийм. Ийм байна дээ гоё. Надаас ч гэсэн гоё зүйл сонссон баг. Ингээ юм сонсож бүр хэлж байгаагүй. Шоконд орсон байлаа. Шоконд орсон. Тэгээ Монголд очиод болсон. Надад ч гоё гайд хийж байгаа. За. Тэгээд бичлэг маань та бүхэн таалагдсан гэж найдаж байна. Тэгээд дараагаас нь ингээд гоё өшөө гоё партлаад өнгөрсөн жил болсон сонирхолтой зүйлсүүдийг хүргэх болно. Тэгээд та бүхний энэ бичлэг маань таалагдсан бол лайк, share, comment, subscribe гэх мэт юмтай ингээд дараагийн дугаараар уулзлаа. Баяртай.